15 настай хүү ахыхаа бүртгэлээр насаа нууж цагийн ажилд бүртгүүлжээ. Харин ажил олгогч нь барилгын хан нуурах ажил хийлгэн гэж мэдүүлээгүй. Зөвхөн барилгын засвараас гарах хог хаягдлыг зөөвөрлөх туслах ажилтан авахар мэдүүлсэн байсан байна. За нэг өсөндөө хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа самуушил байгууллагын хувьд ажил олгогчдын хийлгэх гэж байгаа ажил болоод бүртгүүлсэн иргэдийн насыг үнэн эсхийг нь баталгаажуулах боломжгүй байдалтай байна. Энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт барилгын даацын хан дарагдаж 15 настай хүн нас орсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тухайн хүүхэд сонгон найрхан дүүрэгт амьдардаг 19 настай ахыгаа бүртгэлээр хөдөлмөр зуучлалын самуушил төв цахимаар бүртгүүлж цагийн ажилд зуушлуулжээ. Нэг өсөндөө насан туршаагүй хүүхдийг барилгын хан нуурах ажилд холбож өгснөө хөдөлмөр зуучлалын байгууллага мэдэх боломжгүй гэдэг хариултыг өгөөд байна. Тэрийг нь бол одоо нөгөө бид нар ийм л дээ одоо тухайн байгууллага биднэрт юу гэж хэлхийг яг тэрийг л дамжуулж хэлдэг. Тэр өдөр бол зүгээр юм нэг одоо яг юу гэж хэлснийг сайн мэдээгүй байна. Ер нь бол ийм хүнд хүчээр юм зөөх тээвэрлэхэл гэж ерөнхийдөө бол барилгууд дандаа тийм л юугаар өгдөг. Захиалга өгдөг. Бид нар бол хараа мэдээллийг баталгаажуулах үнэхээр боломжгүй. Бид нар тэрийг бол бүр хэлдэг тий. Очоод хамгийн гол нь тэр газар дээр очоод ямар нөхцөл байдалтай үнэхээр хийж чадхааргүй хийхгүй болно шүү гэдэг юм байдаг аахгүй. Тий, түүнээс бид нэр одоо нэг байгууллага болгон дээр очоод өнөөдөр яг ийм ажил хийх гэж байгааг ингээд мэдээлээд одоо тийх үнэхээр боломжгүй. Улсын мэдээлэл нь биднэрт байдаг бол тэр хүүхдийн насан туршаагүй мэдэх боломжтой ийм чухал асуудлууд байна л да. Тэгээд яг энэ харамсалтай тохиолдол бол үнэхээр бидний ч гэсэн юм хүн бид нар ч гэсэн анхаарах хэрэгтэй байна. За түүнчлэн цагийн ажилтан захиалсан иргэний хувьд даацын хан нураах гэж байгаа гэдгээ ч үнэн зөвөөр мэдэгдээгүй байна. Нэг өсөндөө хөдөлмөр зуучлалын үйлчлэгээ үзүүлэгч нь ажил горилогч болоод захиалга өгсөн иргэн аж ахуйн нэгжийг биечлэн холбож өгдөггүй. Хөдөлмөрийн нөхцөл нь хүн дисхийг тухайн ажилтан ажил олгогчид хоорондоо зөвшөлдсөн байдалтай байна. За энэ дунд цагийн ажил хийж буй хүүхэд залуус өөрсдөө гомдол гаргаж татгалзахгүй бол хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдж байгаа эсхийг хянах боломжгүй байна. За гэтэл салбарын сайдын зүгээс жил бүр аян зохион байгуулдаг гэхээс өөр тайлбаргүй сууж байна. За ингээд нэг хүүхдийг ажилд зуучилсан. Гэтэл нөгөө талдаа энэ маань ажил олгогчийн хариуцлага асуудал. Жил болгон гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аяныг эхлүүлдэг. Жил болгон шүү. 4 жилд нэг удаа, 2 жилд нэг удаа биш. За хуулинд хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх гэж байгаа бол заавалчгүй хөдөлмөрийн улсын байцаагч хүүхдийн эрхийн улсын байцаагчд мэдэгдэх ёстой. Гэтэл энэ тохиолдолд хөдөлмөр зуучлалын төв нь хүүхэд гэдгийг мэдээгүй. Хүүхдийн асуудал хариуцсан агентлаг нь дүүрэг хариуцах ёстой. Хяналт тавих ёстой төрийн байгууллагууд нь бидэнд мэдэгдээгүй. За салбар хариуцсан сайд нь аян зарласан гэдгээр хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд үүсэж байгаа доголдол гажуудлыг тойрцоогож байна. За хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудалд төрийн байгууллагууд ажиллаа хийхгүй байна гэдэг хатуухан шүүмжлэлийг өгч байна. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч энэ дээр зохих хяналтуудаа тавих ёстой. Эцэг хасраа хамгаалагчдаас одоо тодорхой хэмжээний одоо зөвшөөрлийг авсан байх хуулийн шаардлагууд бол байдаг. Гэвч энэ шаардлага бол үндсэндээ бол хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт нь заавал иргэдийн амьдралын чанар одоо муудж байгаатай холбоотойгоор энэ хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж түүний орлогоор одоо өрхийн амжиргаагаа авч явах энэ одоо нөхцөл байдлууд бас ихсэж байгаа учраас ийм харамсалтай хэрэг гарлаа гэж харж байгаа юм. Тэгээд цагдаагийн байгууллага мэдээж одоо энд хүний амнаас хохирсон учраас буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт нь ер нь хүүхдийн хөдөлмөр дээр хяналт тавих ёстой. Тэр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын үүд ажиллагаа бол хангалтгүй байна гэж бас өөрчлөсөн байдлаар бол дүгнэж байгаа. За хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдол мэдээллүүдийн 17%-ийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал эзэлж байна. Түүнчлэн жилдээ 1000 гаруй хүүхэд хуулиар хоригдсон хүнд хүчээр хөдөлмөрийг эрхэлдэг гэдэг тоон судалгаа бий. За гэтэл энэ чиглэлд төрийн хараа хяналт гэж алгаа. Мөн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулан хичээл сургуулаа завсардж байгаа өсвөр насны хүүхдүүдийн асуудалд боловсролын ямар анхаарал хандуулж байна вэ гэдэг нь ч тодорхойгүй байдалтай байна. За нэг өсөндөө Монгол улс хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа шалтгаан нөхцөлийг бүгд мэддэг ч арилгах, осол гэмтээс өрсөн сэргийлэх чиглэлд ямар ч анхаарал хяналт тавихгүй байна.